энэ Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах асуудал, улсын хурлын даргыг огцруулах энэ асуудлыг хамтд нь хэлцэх ёстой гэдэг ийм зарчмын байр суурь шаардлагыг Арц намын бүлэг тавих ёстой гэж. Энэ хоёр асуудлыг хамтд нь хэлцэх ёстой. Магадгүй нэг өдөр нэг дор хэлцэх ёстой. Энэ өөрөө зөвхөн нэг хоёр албан тушаалтны асуудал биш. Үндсэн хуулийн засаглал хоорондын асуудал, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх байгууллагын хоорондын ийм зөрчлийн асуудал болж хоёрлаа. Нэг намын хулгай хоригдсон асуудал ямар үр дагавар төрч Монголын төрийн ингээд засаглал хоорондын хууль тогтоох тэрний толгойд сууж байгаа хоёр хүний маргаан бүр ингээд институт хоорондын асуудал болгож өнөөдөр нөгөө бидний яриад байдаг нэхэд байдаг төсөв төлөвлөгөө маань 26 оны ахуйн амьдралын асуудал маань хайчваа. Энэ багш эмчнэр нь талбайдаар гараад одоо бүгдээрээ жагсчихсан. Эмнэлгийн салбар нь эм тарианых ч мөнгөгүй болчихсон. Одоо өөрснөө тэр мөнгөө төгөөгд нөгөө эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нураад унчихсан. Эрчим хүчний салбар нь рүүл болж ирдэг. Одоо баг лааш үдэнзээ бэлтгэх төвшөнд очижсэн. Нөхцөл байдал яг ямар байна? Гэтэл энэ засаглал хоорондын асар том маргаан төрж байна. Дахиад энэний цаана нэг алхаад зөвхөн төрийн усны хэмжээний асуудал болгон хувирах вэ? Зөвхөн бид нар амьдралаар монголчууд ардсан тогтолцоонд шилжээд одоо үндсэндээ тулгарч байгаагүй парламент тийм дархлаатай холбоотой, парламент магадгүй тархтай холбоотой тийм хүсвэшгүй үр дүнлөө энэ бүхэн чинь хөтлөж байгаа юм биш үсттэй. Одоо тийм учраас цэг тавих ёстой, хамтдаа шийдэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа гэдгийг бас давтан хэлээ.